315 мянган. Их хүүхдийн эрүүл мэндийн сэдвт нээлттэй хаалганы өдрөлгийг Ховд аймгийн эрүүл мэндийн газар, бүсийн онцлогоо эмчилгээний төв, өрхийн эрүүл мэндийн төвүүд мөн аймгийн засаг даргын тамгын газар хамтран явууллаа. Тус нээлттэй хаалганы өдрөлгийн нээлтийн үйл ажиллагаанд дээрх байгууллагуудын дарга эмч нар мэрэгжилтнүүд оролцсон юм а. Мөн ард иргэд эрүүл мэндийн талаар мэдээлэлтэй болохоос гадна нөгөө талаараа эмнэлгийн байгууллагууд иргэдийг өвчлөхөөс өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах дадал хөвшлийг ард иргэдтэй хөвшүүлэх, аль болох эрүүл чирэг Монгол үндэстнийг бий болгох чиглэл рүү анхаарч ажиллах ёстойг сануулсан юм а. Иргэн та өөрийнхөө эрүүл мэндийг эмчит даатгаад орхих биш, таны эрүүл мэнд таны гарт байгаа гэдгийг ямагт санах учиртай. Энэ нээлттэй хаалганы өдрийн гол ач холбогдол юу гэхээр ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол, ялангуяа их хүүхдийн чиглэлээр олгох ийм гол зорилготой. Тэгээд манай аймаг бол улсын хэмжээнд хүүхдийн эндэгдлэр дунд тавьд, эхийн эндэгдэл бас тодорхой хэмжээгээр өсөд байна. Энэний гол арга зам нь юу байдг вэ гэхээр эрүүл мэндийн байгууллага бол хүний эрүүл мэндийн 20%-ийг хариуцдаг, үлдсэн 80%-ийг тэр хүний өөрийнх нь эрүүл мэндийн боловсрол, дадал, заншил, амьдралд хандлага, идэвхтэй хөдөлгөөн гэх мэтийн өөрөөс нь хамаардаг юм аа. Аймгийн хэмжээнд жилд дунджаар 2300 гаруй их төрдгөөс эдгээрийг 80 гаруй хувь нь бүсийн онцлогоо эмчилгээний төвийн амарчих тасагт төрдөг байна. Ингэснээр тус тасгийн ачаалал их байдаг. Өөрөөр хэлбэл Манай бүсийн онцлогоо эмчилгээний төв бол аймгийн хэмжээнд их хүүхдийн төрөлсөн нарийн мэрэгжлийн 3 дугаар шатлалын тусламжийг үзүүлдэг. Амарчих газар маань нийт 25 ортой яг төрөх тасаг нь. За эмэгтэйчүүдийн тасаг нь 25, нийт 50 ортой. Гэхдээ яг 50 ороор ажиллаж чаддаггүй, байнга 65 хүртэлх орыг шахаж тавьж ингэж ачааллаад ээлдэг. Яагаад гэвэл төрөлт эмэгтэйчүүдийн өвчлөл бас нэлээд өндөр байдаг. Тэгээд жилд аймгийн хэмжээнд 2300 гаруй хүн төрдөг. 1800 гаруй буюу 82% нь манай амарчих газар төрдөг. Энэ маань бас юутай холбоотой гэхээр их хүүхдийн эндэгдлийг бууруулахтай холбоотой сайдын туршаал байдаг. Заавал их барихын эмчийн хяналтанд ор их төрнө гэсэн. Тэгэхээр зөвхөн 4 суманд их барихын эмч байдаг учраас бусад их барихын эмчгүй сумдууд бүгд манай амарч газар дөө хүмүүсээ илгээж ингэж төрүүлдэгэ. Тэгээд оны ихний 5 сарын байдлаар 600 гаруй их төрчөөд байна. За нийт 1400 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлчээд байна. Нээлттэй хаалганы өдөрлөгт Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд их хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр иргэдэд мэдээлэл өгч хамтран ажилласан юм. Хожим үед өвчлсөн үедээ эмнэлэгт үзүүлэх нь үр дүн муутай байдаг бөгөөд эрт үед нь эмчид хандаж зөвлөгөө авч гэмээр ихэнх өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтойг албаны удирдлагууд онцолж байлаа. Нээлттэй хаалганы өдрөөр эрүүл мэндийн байгууллагууд иргэдийн цусан дэх сахарыг тодорхойлж бие бялдрын үзүүлэлт, цусны даралтыг хэмжиж зөвлөгөө өгсөн юм а.